Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд Сонс подкастын 11 дахь дугаарын хүү та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. Тэгээд Сонс подкаст бол эхэлсэн цагаас хойш Facebook дээр бас Сонс подкаст гэдэг нэрээр пэйж бас хөтлөж байгаа. Тэгээд та бүхэн бас манай Facebook пэйжийг лайк даарж бас шеэрлэж дэмжээрэй. Тэгээд бас бид нэр M+ дээр манай Монголын application M+ дээр өөрийн гэсэн сувг маань явж байгаа. Мөн SoundCloud дээр бас зарим нэг дугааруудаас маань орцсон байгаа. Тэгээд зарим хүмүүс бас асуугаад байгаа нөгөө нэг ингээд татаж авах боломжтойгоор хийж болох уу гэдгсэн байдаг. Мөн Өвөр Монголоос бас манай Өвөр Монгол ахын дүүс нараас холбогдоод Хятадд байдаг амьдардаг Өвөр Монгол ахын дүүс нар маань бас та хоёрын подкастыг сонсомоор байгаа. Тэгээд сонсгомоор байна. Тэр хэд маань бас ингээд айгүй хэрэгцээтэй зүйлсүүд ярьдаг учраас Өвөр Монголд сонсох боломжтой платформ дээр тавих боломжтой юу гэсэн юм өсөлт ирсэн. Тэгээд Хятадын YouTube шиг тийм платформ дээр бас бид хоёр подкастуудаа байрлуулахаар төлөвлөж байгаа. За гэх мэтлэн сонин сайхан гэвэл ойрд одоо тийм байна тий. Тэгээд дээрэс нас бид хоёр дүрстэй подкаст тий видеотой подкаст хийж хэлсэн байгаа. Тэгээд магадгүй зарим маань аль хэдийн үзээд амжсан бах. Үзээгүй болвол ороод үзээрэй. Хосуудаа гэр бүлүүдэд ганц бие болоод хүмүүсүүдэд зориулаад бит хоёрыг хувийнхаа бас амьдралаас сурсан, мэдсэн, суралцж байгаа зүйлүүдээ богинохон хэдэн минутын бичлэг болгоод оруулж байгаа шүү. Тийм видео нь болохоор айгүй богинохон тий нэг 5-аас за дээдл нь 10 минут баг хүрэхгүй дээ тий. Тэгээд богинохон зүйлэмжүүдээс бүрдсэн видеонууд хийж байгаа. За тэгээд бас мөн манай сонсогчдоос бидэнд бас хандаад номны бас хүсэлт явуулдаг. Тэгээд өнөөдрийн маань уншсан ном маань бас биднийг сонсдог бас нэгэн байнгын сонсогчоос хүсэлт явуулсан ном байгаа. Тэгээд Be Aware of a Slow Leak гэдэг нэртэй ном байгаа. Тэгээд бид хоёр болохоор яг бидний амьдралд ингээд байдаг одоо өөрсдийн мэдлгүй ингээд бий болсон тэр одоо дусаал гэхүү те тэр зүйлээс болоод бид нар ямар нэгэн алдааг одоо гаргадаг харин тэгвэл тэрнээс та болгоомжтой байгаарай гэсэн одоо нэр бүхий номыг уншсан байгаа. Тийм голчуу юм нөө удирдагч нар руу чиглэсэн яг удирдагч хүнд байдаг одоо өөрөө ч мэддгүү ч юм уу тэ нэг тийм анзаардаггүй тийм алдаа дутагдлуудаас хэрхэн сэргийлэх вэ гэсэн ийм маш чухал нэгэн номыг бол өнөөдөр танилцуулах гэж байгаа. Тэгээд энэ номын зохиолчийн хувьд бол Стив Кинг гэдэг пастор хүн байдаг. Пастор маань бол одоогоор Cherrydale гэдэг манай энэ битүүрийн амьдардаг энэ Виржиниа мужийн Арлингтон хотод байдаг Cherrydale Baptist Church-ийн одоо сүмийн тэргүүн пастраар 1983 оноос хойш саяхныг хүртэл бол байсан. Тэгээд одоогоор бол тэтгэвртэй гарчихсан ийм хүн байгаа. За эхнэр 2 хүүтэй ийм нэгэн мундаг удирдагч хүн байна. Тэгээд энэ хүний бичсэн ном байна. Тэгээд ном маань бол 8 бүлгээс бүрдэж байгаа. Тэгээд эхний бүлгийг нь би танилцуулъя явчих тийм. За тийм. За ингээд удирдагч нар дотор ийм 2 янзын удирдагч байдаг юм л да. За нэг нь болохоор өөрийнхөө алсын хараагаар амьдралыг одоо шүүлтүрддэг. Өөрийнхөө алсын харааг урд нь тавиад тэгээд одоо өнөөдөр амьдрал тохиолдож байгаа зовлон зүдүүр, бэрхшээл, саад дотгоруудыг алсын хараан дээр үндэслэж одоо шүүж хардаг тийм нэгэн удирдагч. Нөгөө талдаа болохоор ямар удирдагч байдаг вэ гэхээр өнөөдөр болж байгаа алдаа одоо оноо уналт босолт тэ зовлон бэрхшээлүүдээр одоо бэрхшээлүүд дээр үндэслээд өөрийнхөө алсын харааг ингээд одоо шүүж яадаг тэ. Тэгээ их жоохон одоо тайлбарлахад нэг төвхтэй гэх юм уу. Гэхдээ энэ айгүй чухал нэг ойлголт байж байгаа. Тэгэхээр удирдахч хүн байна гэдэг бол өөрөө өнөөдөр
асуудал гарч байгаа энэ бэрхшээлүүдийг хэрхэн даван туулахдаа хэрхэн даван туулж байна вэ гэдгийг л наан цаана гаргаж хэлж байгаа л гэсэн үг юм л да. Ялангуяа одоо сүм чуулган олон хүнийг одоо тэр зөв зүйл рүү, сайн сайхан руу удирддаг тэр хүний хувьд бол жишээ нь сүм чуулганы хувьд Библийн одоо үгээр тэ өнөөдөр үгийг наан түрүүнд нь тавиад тэгээд өнөөдөр болж байгаа асуудлуудыг тэр Библийн шүүлтүүрээр Библийн нүдээр харж ангилж ялгадаг гэх юм уу тийм. Гэтэл зарим одоо пасторууд, зарим сүм чуулганы удирдагч нар бол өнөөдөр болж байгаа асуудлуудаа төрүүлж харангуйтаа, наан нь тавингуйтаа тэрүүгээрээ бурхныг буруутгах, хүмүүсийг буруутгах энээс л боллоо, тэрнээс болж ингэж юм ч гэдэг юм уу тийм. Ингээд ийм байрын солиод тавьчихсан байдаг юм байна л да. Тэгэхээр энэ нь нөгөө сонсоход их энгийн мэдээжийн чим шиг мөртлөөсөө яг бодит амьдрал дээр бид нэг ингээд заримдаа бид нэр амьдрал дээр гаргаж байгаа үйлдэлүүд маань яг ингээд ийм зүйлүүд рүү биднийг өөр ирэхгүй дагуулад явж идэг. Яг л нөгөө тусаал ус бид нүдэнд үзэгдэхэд бол нэг жижигхэн чим шиг тий. За энэ бол угаасаа ойлгомжтой штэ гэж бодож байгаа ч гэсэн бүх туссан усыг ингээд хоримтлуулаад аваад үзэх юм бол маш их усны алдагдлалд ордогтой яг адилхан нэгэн юм том чухал одоо фактор байна. Тэгэхээр удирдахч хүн байхын тулд энэ зүйлүүдийг анхаараарай гэсэн эхний бүлэг ерөөдөө. Гэхдээ яг энэ номон дээр маань бас нэг хэлэх ёстой зүйл нь гэвэл энэ ном маань өөрөө ерөөдөө нэлээн яг ингээд хувийн судалгаа шаардсан яг хувь хүн өөрөө суугаад судлаад бүр дээр ингээд бичээд тэмдэглээд явах тийм одоо яг удирдагчдад зориулсан гарын авлага гэж баг хэлж болох учраас тийм ном байгаа. Тийм учраас бид хоёр яг бүлэг тус бүрийн хамгийн гол поинтуудыг л товчхон ингээд үйлээд явах юм аа. Тэ? Тийм. Тэгээ хувь хүн болохоор яг аваад энэ номыг унших юм бол маш хэрэгтэй, маш нарийн одоо заасан тийм хэлсэн ном байсан. Тийм. Тэгээд за хоёрдугаар хэсэг дээр юу гарч байгаа вэ гэхээр удирдагч хүн та өөрийнхөө амьдралыг маш сайн хараарай гэж байгаа. Тэр нь юу вэ гэхээр таны амьдралын тэр гол төвд яг юу байгаа вэ? Тэр нь Есүс Христийн сайн мэдээгээр таны амьдрал төвтэйгээр, тийм төвтэйгээр явж гин үү? Эсвэл өөр ямар нэгэн амбиц ч юм уу те, өөр ямар нэгэн зүйл төвөнд болоод явж гин үү гэдгийг анхаараарай гэсэн байсан. Тэгээд таны одоо номлож байгаа номлол ч юм уу те, бусдад зааж байгаа хичээлч гэдэг юм уу те, яг тэдгээр зүйлүүд маань яг сайн мэдээгээр голчулж, сайн мэдээг төв болгож ярих юм бол та үнэхээр яг амьтай бөгөөд илүү зөв зүйтэй гайхалтай өөрчлөлтүүдийг та олж харах болно гэдгийг хэлсэн байсан. Тэгээд та өөрийнхөө хүсэл тэмүүллээ та сайн мэдээгээр одоо хоослоорой гэсэн поинтуудыг хэлж ирсэн. Тэгээд мөн өөрийнхөө тэр хүсэл тэмүүллээ мөн Иесус Христийн сайн мэдээгээр улам илүү өсгөөрэй гэсэн байсан. Тэгээд бас 3 дугаарт нь таны тэр Иесус Христийн сайн мэдээгээр өөрийнхөө хүсэл тэмүүллийг улам илүү тэлээрэй гэсэн ийм 3 одоо санааг бас яг энэ хэсгээр тусгаж өгсөн байсан шүү. Тийм энэ удирдахч хүний хувьд те тэр зориг чиглэлээ яг тэр сайн хараарай л гэсэн үг байгаа шүү дээ те. Таны зорж байгаа чиглэж байгаа зүйл чинь өөрөө пастор хүмүүсийн хувьд, Христ итгэгч хүмүүсийн хувьд Христийн тухай сайн мэдээ биш болцсон байх юм бол таны явж байгаа зам чинь өөрөө нэгэнт буруу болцсон байна гэсэн ийм л чухал ойлголт шүү дээ. Тэгэхээр яг тэр сайн мэдээ таны оюун бодол зам байдлыг үргэлж хэлбэржүүлж байхгүй болвол та бусдад хэдий тусалсан ч гэсэн те Бурхны авралын тэр хүч чадлыг хүргэж чадахгүй гэдэг зүйлийг хэлсэн байсан. Тийм. 3 дугаарх нь болохоор нэгэн түүхээр хэлж байгаа Лаурел гэж хүний тухай. Тэгээд Лаурел гэдэг хүн нь болохоор ямар хүн бэ гэхээр одон орон судлаач хүн байсан. Тэгээд энэ хүн одон орон судал хийж явахдаа Марс гариг дээр усны судал байна гэсэн ийм одоо дүгнэлтийг гаргаж ирсэн байна л да тухайн үедээ тий. Тэгэд энэ нь бол нэлээд шууган тариад тухайн үедээ одоо тэр одон орон судлаачдын дунд маш их шууган тарьсан учраас бүр ийм Марс гаригийг судлах тэр болсон шалтгаан хүртэл илүү гүнзгийрчтэй улам илүү нарийн болсон байна. Гэтэл 20-30 жилийн дараа Марс гаригийг өнөөдрийн түвшинд одоо өнөөдрийн өндөр технологи хөгжсөн үед
дэлгэрэнгөө судлаад тэгээд нөгөө дүгнэлтүүдээ анхны тэр Лаурелийн гаргаж иржсэн дүгнэлтүүдтэй ингээд харьцуулаад үзсэн чинь Лаурелийн хэлжсэн шиг тийм усны судал гэж юм бол байгаагүй байх нэ. Яасан бэ гэсэн чинь Лаурелийн нүд нь өөрөө тийм одоо нүднийх нь тэр дотор байдаг тэр судас түүнд тэр харж исэн Марс гариг дээр нь тийм усны судал байна гэж харагдахаар тэгж харагдажсэн байна л да тий. Тэгээ энээс болоод Лаурелийн синдром гэж нэртэй бүр юм синдром өвчин хүртэл байдаг юм байна л да. Энэ нь юу гэж байгаа вэ гэхээр хүн гадаад ертөнд шиг зөвхөн өөрийнхөө өнцгөөс хараад зөвхөн өөрийнхөө л харж байгааг зөв гэж үзээд явах юм бол тэр нь хожим нь айгүй том алдаатай тий алдаатай тийм дутагдaltaй одоо зүйл рүү таныг чиглүүлж явах магадaltaй юм байна. Тийм учраас та яг зөвхөн өөрийнх чинь зөвхөн таны бодож байгаа харж байгаа нь зөв гэсэн энэ одоо өнцгийг хаяад харин пастор ахлагч удирдахч хүмүүс бол өөрийгөө мэдж байгаа гэж бодлогоогүйгээр харин ч өөрийгөө юу ч мэдэхгүй мэтэр Библиэл дээр гарч байгаа Бурхны тэр чиглүүлэг, Бурхны хараа өнцөг, Есүс Христийн энэ дэлхийд мэндэлсэн ирсэн зорилго тэр бүхнийг үргэлж харж тэ тэр түүнээс одоо суралцж явах нь өөрөө мэдж байгаа зөвхөн өөрийнхөө өнцгөөс харж бүхнийг одоо ингэж бодож байгаа бас илүү аюулгүй байна гэдгийг 3 дугаар бүлэг бол хэлж байгаа тэ. За тэгээд номын минь зохиолч 10 дугаар ангид high school байхдаа нэг нь бас өөртөө тохиолдсон бас түүхийг энэ дээр хуваалцсан байсан. Тэгээд яг машин барьж сураад яг жинхэнэ үнэмлэхийг авахаас өмнө одоо төр шалгалтаа өгөөд одоо төр үнэмлэхтэй. Гэхдээ тэр төр үнэмлэхээр машинаа жолоодож дангаараа ганцаараа жолоодох боломжгүй байдаг. Тхийн тулд хажууд нь заавалчгүй яг үнэмлэхтэй одоо тийм хүн хамт сууж явах ёстой байдаг байгаа. Тэгээд эгчтэйгээ хамт сургууль руугаа явахдаа эгч нь машин одоо хажууд нь суугаад тэгээд өөрөө машинаа одоо ингээд жолоодоод явдаг. Тэгээд аав нь Ford гэд маш тэр үедээ маш гоё тийм шин машин аваад өчгсөн байсан. Тэгээд яг тэр машинаараа өдөр болгон сургууль руугаа жолоодож ирж очдөг байсан. Тэгээд нэг өдөр хичээлээ таслаад найзтайгаа хамт хоёлаа миний машиныг унаад хоёлаа гоё зүгээр зугаалах уу гэд хичээлээ бүр таслаад явахаар одоо тийм зориглсон байгаа. Тэгээд нөгөө найз нь тгийлдэ хоёлаа гарыг гэд. Тэгээд хамтдаа хичээлээ таслаад нөгөөдөг чинь машинаа унаад явсан. Тэгээд тэр машинаа ингээд бариад явах тэр гоё мэдрэмжтэй хурдтай яваал машиныхаа тэр хүч чадлыг үзээл хоёлаа хамтдаа баярлал явж байгаад санамсаргүйгээр аваар хийчихсэн байгаа. Тэгээд тэр үед машинаа хөдөлгөж чадахгүй болчихсон учраас үнэхээр том асуудлаас учраас зүгээр за боли машинаа энэ тэр чигээр нь хаяа гэд хоёлаа хаяад буцаад сургууль руугаа очиод юу ч болоогүй юм шиг хичээлдээ үргэлжлүүлээ суугаад тэгээд тарах үедээ болохоор миний машин алга болчлоо гэдэг одоо мэдээг аавда болоо гэрийнхандаа сургуульдаа мэдгдсэн байгаа. Тэгээ бүгдээрээ нөгөө машин алдагдсан хин хааш наваад явчих уу яач юу гэд хайгаад тэгсэн чинь машиныг тэгээд гудамжнаас олдог. Машиныг авч аваа засуулаад аав нь тэр бүх төлбөрийн төлөөд машиныг янзлаад зүгээр болгоод буцаагаад хүүдээ өгсөн байгаа. Тэгэд яг энэ үед манайхан болохоор яг өөрөө асуудал тарьсан гэдгээ мэдж байгаа мөртлөө гэхдээ машин алга болцсон мөрттэй өөрийнхөө хийсэн тэр бүхэл бурууг далдлаад юу ч болоогүй юм шиг болгоод өнгөрцөн. Гэхдээ зүрх сэтгэл нь маш хэцүү байсан. Ягаад гэвэл буруу зүйл хийсэн. Тэгээ тэрхийгээ бүр ингээд далталсан хинч мдээгүй байдаг. Гэхдээ ингээд зүрх сэтгэл нь зоогоод байсан учраас би яг энэ зүйлийг ингээд удаан хадгалаад яг ингээд явж чадахгүй нэ гэд нэг өдөр аавыгаа дуудаад хоёлаа хамтдаа салхинд гараад алхахыг гэд аавыгаа дуудаад гараад явдаг. Тэгээ хоёлаа хамтдаа алхачих та би тань нэг юм хэлэх гэсэн юм гэд. За тэгтэг юу алсан юу хэлэх гэсэн гэд аав нь асуусан чинь яг энэ хугацаанд миний машин алга болсон яг энэ зүйл болохоор би өөрөө унж аваад ингээд асуудал болгоод хайчихсан байсан юм аа. Тэгээ би ингээд айсандаа ингээд алга болсон гэж худлаа ярьсан. Ингээд энэ зүйлийг би ингээд өнөөдрийг хүртэл ингээд чимээгүй юу ч болоогүй мэт ингээд нуугаад явсан. Миний зүрх сэтгэл ингээд амар хэцүү. Би ингээд хэлэхгүй болохгүй байсан учраас би ингээд өнөөдөр хэлж байна. Намайг яг ийм байдал гаргаж хийсэнд уучлаарай ааваа гэд. Аавсаа уучлалгүйгээд үннээ хэлдэг. Тэг тэр үед нь аав нь юу гэж хэлсэн бэ гэхээр би угаасаа энэ бүхнийг мэдчихсэн. Чамааг аль хэдийн машинаа өөрөө ийм байдал болгосон гэдгийг би мэдчихсэн. Гэхдээ би чамааг уучлж байна. Энэ хийсэн зүйлийг чинь би уучлж байна гэж хэлэхэд хүү бүр маш гайхдаг. Бүр ингээд алмаардаг
яаж ингээд намайг энэ бүхнийг мэдсэн хэрнээ намайг загналгүй, буруутгалгүй. Тэгээд намайг өөрийг минь ингээд хилээд ингээд хүртэл минь яаж ингээд төвчээртэйгээр хүлээж исэн бэ гэдгийг харахтаа тэр хүүгийн зүрх сэтгэл үнэхээр бүр маш их хөдлөөд. Тэгээд яг энэ зүйлээс юу сурсан бэ гэхээр буруу зүйл хийх буюу гим нүгэлт үгүй гэж хэлэхэд яг сурсан. Яг аавынхаа өөрт нь үзүүлсэн энэ уучлалын тухай харахтаа тэгээд мөн яг энэ үйл явдлаас болоод бурханд бас ямар ч зүйл байсан би бурханд заа гэж зөв зүйлд би заа гэж хэлхийг бас сурсан гэсэн зүйлийг байсан. Тэгээд 3 дугаарт бас юу байсан бэ гэхээр бурханд найдахыг сургасан гэж байна. Тэгээд яг үүгээр юу хэлэхэд байгаа вэ гэхээр хүн бусдаас уучлал, өршөөлийг мэдэрсэн хүн бусдад бас уучлалыг тэр өршөөлийг үзүүлдэг нэгэн болдгоо, дамжуулагч болдгоо. Тийм учраас та өөрөө уучлалыг хүлээн авсан бол бусдад ч гэсэн бас тэр уучлалыг тэр өршөөлийг дамжуулагч нэгэн байгаарэ гэдэг талаар яг дараагийн бүлэг маань ярьсан байгаа. За тэгээд мөн сайн удирдахч байхын тулд та үнэхээр сайн удирдахч байхыг хүсэж байвал таны гэр бүлтэйгээ харьцаж байгаа харилцаа чинь хэр байна вэ гэдгийг та бас хараарай гэсэн байна тийм. Тэгэхээр удирдахч хүмүүс гэр бүл доторх харилцаанда цогтой, галтай тэр гал халуун байдлаа үргэлж хадгалж явах нь аягүй чухлаа гэсэн ийм дараагийн нэг санаа ба. Хэрв та гэр бүл дотроо энэ байдлаа алдаж эхлэх юм бол таныг дагаж явж байгаа хүмүүс танаас тэр удирдлагчийн шин чанарыг олж харахаа болдог. Дээрээс нь таны их нэртэйгээ харилцаж байгаа харилцаагаар чинь дамжуулж бурхан таныг хүмүүжүүлж, бурхан таныг төлөвшүүлж, хэлбэршүүлж яадаг. Тийм учраас хэрв та их нэртэйгээ харилцаа муутай, гэр бүлтэйгээ харилцаа муутай байх юм бол та яаж жичээгээд сайн удирдахч байж чадахгүй гэсэн. Энэ бол надад бүр ингээд айгүй чухал санагдсан. Энэ ганцхан зүгээр сүмийн пастор хүн гэхгүй шүү дээ. Энэ ахлагч хүнд хамаатай, энэ бизнес удирдах байгаа хүнд хамаатай, энэ багш хүнд хамаатай, энэ ерөөсөл бүхий л төрлийн хүмүүст хамаатай байгаа тоххой. Тэ? Гэр бүл дотроо нөгөө харилцаа нь халуун дулаан биш. Гэр бүл дотроо толгойлогчтой гэр бүлээ толгойлж авч чадахгүй байгаа хүн гараад бусдын амьдралыг чиглүүлэх, бусдыг удирдан дагуулах гэдэг юм уу. Ямар ч нөхцөлд энэ нь өөрөө хамгийн эцсийн дүн нь бол дандаа хор хохиролтой тэр муу зүйл рүү авчрах гэсэн ийм санаа байгаа. Тэгэхээр удирдахч бай гэвэл та тэр гэр доторх гал халуун байдлыг хизээч бугаалтаа гэсэн нэг юм чухал зарчим. Энэ номын баг миний хувьд бол мэдгүй хамгийн оргил хэсэг гэх юм уу. Дараагийн бүлэг рүү орохоос өмнө би нэг тавчхан түүхийг ярьж өгөх зүйтэй ах гэж бодож байна. Мэдээж сонсогч нар дотор маань бол энэ түүхийг мэддэг хүмүүс маш их байгаа. Харин мэддгүү, сонсоогүй, хараахан сонсч амжаагүй хүмүүст бас тавчхан яриад өгчээ. Өнөөдрийн Израилийн нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа Израиль хүмүүс байгаа. Тэгээд энэ хүмүүсийн тэр олон мянган жилийн өмнө тохиолдсон энэ хүмүүсийн тэр үг дэц тохиолдсон нэгэн явдал байгаа. Тэр нь яасан бэ гэхээр Израилийн ард түмэн Египтэд 400 гаруй жил ингээд боолчлогдсон байдаг. Энэ Египтийн боолчлоос бурхан тэднийг бол чөлөөлөхөөр нэгэн удирдагч хүнийг сонгоод тэр хүнийг бол Мосе гэж нэрлсэн. Тэгээд тэр Мосе гэдэг хүнээр удирдуулан Израилийн ард түмнийг тэр Египтийн хүнд хүчээр ажил хийлгэжсэн тэр боолчлоос ойролцоогоор 2 сая гаруй хүнийг Египтээс аваад гаргаад тэгээд тэр Синий цөл гэж маш том цөлийн замаар дагуулад ингээд явсан ийм нэгэн түүх байдаг. Та бүхэн магадгүй Exodus гэдэг киног үзсэн бол энэ Мосе гэж хүний тухай тий Мосе гэдэг удирдагчийн тухай 6 дугаар бүлэг өгүүлж байгаа тий. Тэгээд энэ арт түмэн Израилийн арт түмэн яасан бэ гэхээр яг тэр цөлөөр явж явах үед маш хүнд хэцүү байсан учраас удирдагчдаа Мосед болон бурханд ингээд гомдолсон байгаа. Хэцүү байна, хүнд байна, хүчээр байна. Яагаад ийм замаар явж байгаа гэх мэтчлээ маш их тэр гомдлуудыг, гонгинлуудыг тавьсан. Тэгэд нийтдээ 10 удаа тэгэж гонгинсан байгаа. Тэр болгонд
удирдагч нь бурханд хандаад те бурхан минь та туслаач ээ те ийм хүнд хэцүү байна үлсэж байна цангаж байна гэд те тэр бүх одоо гонгноонуудыг бурханд дамжуулаад бурхан минь та ингэж өгөөч гэд одоо зуучилж өгдөг байсан. Гэхдээ нэгэн удаа 9 удаад зуучилж өгсөн бөгөөд нэгэн удаа тэр гонгинж байгаа арт түмний Мөсегийн одоо бүр төвчээр нь барагдаад уур нь хүрээд тэднийг одоо буруутгасан байгаа. Тэний буруу шаасан байгаа. Тэр үйлдэлээс нь болоод яасан бэ гэхээр яг тэр арт түмэн бурхны тэр амлсан газар руу орох ёстой байсан боловч тэр удирдагч маань яг тэр амлсан газар ирэхгүй болдог байгаа. Тэгэхээр яг энэ зүйлээс харах юм бол юу гэсэн зүйл биднийг харагдаж байгаа вэ гэхээр хайрлахад маш их хүнд хэцүү ийм хүмүүсүүдийг бурхан биднэрт өгдөг. Тэгэд яг энэ яагаад зөвшөөрдөг вэ гэхээр яагаад ийм хүмүүсүүд бидний амьдралд байдаг вэ гэхээр бидний өсөж төлөвшөх яг тэр хурдцыг одоо хурдсагдаг одоо төлөвшлийг өсөлтийг одоо хурдсагдаг гэсэн. Яг тийм хүмүүсүүдээр ашиглан бурхан биднийг улам илүү хурдан өсөж хурдан одоо өсөгдөг гэсэн үг байгаа. Тэгэхээр та бусдыг буруутгадаг удирдагч байна уу? Эсвэл тэ бурханд зуучилж өгдөг тийм удирдагч байна уу? Тэгвэл та тэр хайрлахад хэцүү байгаа хүмүүсүүдээр дамжуулан бурхан таныг улам илүү хурдан өсгөхийг хүсэж байгаа шүү. Улам илүү төлөвшүүлэхийг хүсэж байгаа шүү гэдгийг бид нар суралцаж харж яг тэр өөрийнхөө тэр арга барилыг илүү тодорхойлж одоо тодтогох боломжтой. Тэгэхээр дараагийн 7 дугаар бүлэг дээр удирдагч хүнд байх ёстой, заашгүй байх ёстой нэгэн одоо чухал зарчим байна. Тэр нь болохоор нөхөрлөл байгаа тийм. Хамтрах одоо байдал, хамтрагч гэсэн утгатай тийм. Тэгэхээр ерөөсөө хизээч одоо удирдагч хүн ганцаараа явах дэмий тийм үргэлж нөхөрлөл донд үргэлж тэр одоо хамт нэг багтайгаа үргэлж хамт байж тэр бага өөрөө тэр багийнхаа дунд нь ороод тэр бага хайрлаж тэр багтаа өөрөө үйлчилдэг тий. Тэр яг тэр багийнхаа төлөө амиа өхөөсч буцхааргүй тийм одоо зүрх сэтгэлээр нэгэн хамт олон тэр багийг удирдах авч явснаар удирдахч хүн бол унахгүй байх нь мөн одоо юу гэдгийг илүү хол замыг туулах нь тийм ээ илүү урт хугацаанд илүү одоо том одоо амжилтанд хүрэх ийм бас боломжтой байх нэ. Тэгэхээр энэ бол ганцхан одоо сүмийн пастор хүн гэлтгүү. Манай Монгол байдаг удирдагч нарт бас байх ёстой, өөрсдөндөө суулгах ёстой нэгэн одоо чухал ийм зарчмын нэг юм шиг харагдаж байгаа. Монголчууд маань одоо ингээд яг хатуухан хэлэхэд бол нэлийн амиа бодсон. Яг амиа бодвол яг ганцаараа бүх одоо юма эзэмших гэсэн тий ганцаараа л эрх мэдлийг авах гэсэн ганцаараа л яг урд байх гэсэн ийм одоо нэг тийм дутагдaltaй сул тал бол байгаад байдаг. Тэгэхээр энийг халж орхиж хамтдаа нөхөрлөл дундаа бусдтай боломжийг олгосон бүгдээрээ хамтдаа урагшаа гарч үйлчилсэн бие биендээ ингэж үйлчилдэг, хайрладаг, хүндэлдэг ийм харилцаанд дунд жинхэнэ удирдагч хүн өөрөө тийм одоо нөхөрлөл дунд байдаг бах нэ. Тэгэхээр энийг бол юугаар бас харуулж болж байгаа гэхээр бидний ялангуяа Христ итгэгч нарын хувьд бол Христ Есүс бол өөрөө тийм л нэгэн даруу бөгөөд үнэхээр гайхалтай үйлчлэгч, тийм л удирдагч байсан. Тэр бидний одооч бидний тэргүүн удирдагч хിവэрэ байгаа гол шалтгаан нь энэ тий. Тэр бидний төлөө явсан учраас чухал зарчмын нэг байна гэж би энэ намаас суслах харж байгаа. Харин тий удирдах тэр байр суурин дээр байгаа хүн ганцаараа хизээж зөв явах боломжгүй гэж хэлсэн байсан тий. Тэгэхээр бас хурдан ямаар байвал ганцаараа яв, харин хол ямаар байгаа бол хамтдаа яваа гэсэн тийм үг баг тий. За тэгээд хамгийн сүүлийн бүлэг дээр юу хэлж байгаа гэхээр та зүрх бүү алдаарэ, та тууштай байгаарай, зоригтой байгаарай гэдэг талаар хэлж байгаа. Тэгээ мэдээж удирдлагын үйлчлэл байгаа танд одоо ингээд тулгардаг яг юм 5 зүйл байгаа. Энэ нь юу байгаа гэхээр танд эргэлзээ бий болох болно. Таны урам хугарах болно, хэцүү санагдана, шантарна. Магадгүй амжилтгүй мэт бүх зүйл нь ингээд унж байгаа мэт те.
уналтанд орсон мэт санагдана. Эсвэл ингээд айдас төрн чадахгүй юм шиг тий. 5 дугаарт нь магадгүй одоо бусад амжилттай явж байгаа хүмүүсүүдтэй өөрийгөө харьцуулах. Яг ийм зүйлүүд бол тантай тулгарнаа. Харин яг энэ зүйл тулгарх үед та харин зоригтой байгаараа, төвчээртэй байгаараа, бүү айгаараа. Яагаад гэвэл Есүс эзэн тантай хамт байгаа бөгөөд тэгээд энэ бүхнийг даван гарах тэр хүчийг, арга замыг танд зааж өгнө. Тийм учраас эзэнтэйгээ улам илүү ойрхон байж яг энэ бүх тулгарх энэ 5 давааг та урам зоригтойгоор даван гараарай. Тийм тэгээд бас энэ дээр нэмж хэлэхэд бол мэдээж итгэгч хүмүүсийн хувьд бол алсын хараа тий бидний харж явах ёстой зүйл нь хүн нь удирдагч нь хэн бэ гэвэл Есүс Христ өөрөө байгаа. Есүс Христэд хараахан итгэж амжаагүй хүмүүсийн хувьд харах ёстой зүйл нь тэдгээр хүмүүсийн зориг тий нөгөө алсын хараа нь байх одоо боломжтой. Гэхдээ Есүс Христ бол хизээж устдаж үгүй болохгүй, хизээж өөрчлөгдөж хуурдаггүй учраас хамгийн найдвартай харж явж болох үс, дээрээс нь дагаж явж болох үс те хамгийн найдвартай, хамгийн үнэн одоо манлайлагч удирдагч учраас Христ итгэгч хүмүүсийн хувьд бол нөгөө айгуу тийм итгэлтэй, зүрх зоригтой те шийдэмгий одоо тийм одоо байдлууд бол илт давамга харагддаг тий. Тэгэхээр удирдагч хүмүүс ялангуяа Христ итгэгч удирдагч хүмүүс саяын одоо хэлсэн энэ 8 зарчмыг бас баримталж явахд бол илүүдэхгүй маш чухал юм зарчмуудыг манай Стив Кинг пастор маань энэ олон жилийн пастор хийсэн тий туршлага амьдралын олон түүхүүд тэгээ өөрийн хувийн Библи судлал эднэр дээрээс одоо үндэслээд нөхөө beware the slow leaks буюу тусаалуудаас болгоомжл гэсэн энэ гайхалтай номыг бичсэн байна. Тэгээд түрүүн бас хэлсэнчлэн ном маань бол яг хувийн өөрийн тэр одоо сууж судалж те Библиэтэйгээ хамтд нь уншиж судлах тэр олон түлхүүр зүйлсүүд бол багтаасан. Тэгээд бид хоёр бол ерөөсөө бүлэг болгоноос хамгийн гол гэсэн поинтуудыг аваад ингээд ярьсан. Тэгэхээр та бүхэнд бас энэ номыг санал болгож байна. Яг өөрөө хувьдаа аваад уншаарсай. Ялангуяа манай Америкт байдаг, за ялангуяа DMV орчимд байдаг хүмүүсийн хувьд бол Cherrydale Baptist Church гэх юм бол хүн болгон мэдж байгаа тий. Тэгээд Steve King пастраас өөрөөс нь очиод авсан. Энэ ч болонтой холбогдож байгаа тий. Бас ерөнхийдөө ингээд энэ хүү подкаст маань бол ерөөд өндөрлж байна. Нэмж хэлэхэд та бүхэн бас биднэрт номнууд бас санал болгож болноо тий. Таны уншсан магадгүй таны уншихынсан гэж бодож явдаг тийм номнууд байж болно. Та бүхэн бас манай Facebook page-ээр холбогдоод мессеж хүчээж болно шүү. Тийм мессежүүдээр бичиж болно. Тэгээд бас бидний нөгөө видео бичлэгтэй подкаст бас гарч байгаа. Тэгээд та бүхэн бас санал сэтгэл бүх зүйлсүүдээ бас бидний Facebook page-ээр дамжуулан бидэртэй холбогдоорой гэж хэлмээрээ. За тэгээд энэ хүртэл хамт байсан сонсогчдоо баярлалаа. Тэгээд дараагийн сонирхолтой подкастуудаар дахин уулзлаа. Түр баярлалаа.